5 замын байлдаан 1913 оны 8 дугаар сарын 13-нд Шандын тал гэх газар бух жичүүр ажиллагаа. Манлайван Дамдын сүрэнгийн цэрэг долноораас гарсан их цэргийг угтаж сар битүүрхийг хүлээж байгаад харанхуй шүн болох үед хурдан шалмаг морь сайтай газрын баримжаа мэдэх нутгийн 50 цэрэг халах 50 цэрэгтэй хамт их цэргийн тэг голоор зүсэн гарч хоёр тийшээгийн бууцаар нэвт гарлаа. Энэ үед сандарч твдсэн хятад цэргүүд эмх замбраагаан алдаж буундуу гарсан зүг рүү хариу бууцаар үүр цайх үед өөрөн өөрсдөө нь тулдажээ. Цаг уурын байдал шөнийн нөхцөлд тоогоор цөөн цэргээр их хүчийг гинт довтлон сандргсан энэ тактикийг зоригт баатар лаврын сумья дурсамжиндаа дэд бух жичүүр галзуу барын дайралт химээх аргыг хэрэгэлсэн хэлсэн байна. 1913 оны 8 дугаар сарын 30-нд Хөөсийн тал гэх газар галзуу барын дайралт ажиллагаа. Энэ нь нэлээд шийдвэрлэх тулдаан төдийгүй хамгийн анхаарал татсан тулдаан. Энэ тал уг нь ганган тал нэртэй байжээ. Ээлсэрхэх хөрстэй битүү ой байсан. Энэ хөндийн салхины дээр нь өндөрлөг газар монголчууд байрлсан бол яг эсрэг намдор зүүн өмнө зүгөөс хятадын цэрэг давшин гарч ирж эмгэнт манхан химээх толгой дээр Манлайбаатар Дамдын сүрэн байрлаа. Яг байлдаанд цэргэн өдөрдөж байгаа мэт тугаар дохио зангаа хий. Өөнийг нь харсан ван хуайчин жанжин их бууны шуурган галаар моддын оройгоор үзэгдэх тугнууд руу Монголын цэргүүдүүд өдөржин галлаж давшиг явцан удаашруулсан байна. Монгол цэргүүдээс цөөн хитэн цэрэг далд байрлалд зөвхөн тугаараа давших ухрах хөдөлгөөнийг хийж хуурж байсныг мдээгүй хятад цэргүүд өдрийн хагас буудалцаад эцэст нь хооллож байсан байна. Яг энэ үед өлийн салхи гарч Монгол газрын хүч салхи баруун хойноос нь тэрхийн бослоо. Үүнтэй зэрэгцэн өтгөн сахлах хуурай модонд тавьсан түүмэр давхиж яваа мордноос ч хурднаар хятад цэргийн нөмрөн авсан байна. Төөмрийн галаас зулбан гарах цэргүүдийг Монгол цэргүүд завчихыг нь завчиж, буудахыг нь буудсаар улмаар тэдний дунд зүсэн орж, эргэн тойрон завчиж, яг л галзуу бар шиг ажиллаа. Ийхүү 2 өдөр шүн зууралдан байлдаж, төөмөртэй хамтран тэднийг ухраан зогсоор, үхэрчин овоо, шанд нийслэлийн төр 108 сүм өнгөрч долон нуур хотод тулж очижээ. Энэ тактикийг галзуу барын дайралт гэж нэрлсэн байна. Харин гүн лаврын сумьягийн анги давшсаар 100 удын чуулганы Бяруу хотыг эзэлж, улмаар жанжхүүгийн зүг хөдөлж, замын дагуу байсан хятад зэрэгтэй байлдахдаа тэр үед нэрлэгдснээр галзуу барын дайралт Хорт могон оролт гих зэрэг тактикийг хэрэгжилж байжээ.